Оройн төргийн үзэгчдээ энэ өдөр мэдээллийн хөтөлбөрийн даваа гарагийн дугаар эхэлж байна. Студиуд гадаад мэдээний орчуулагч редактор Баярат, спортын сэтгүүлч Соломон Баяр нар ажиллаж байна. Шатхуун импортлагч аж ахуйн нэгжүүд үн нэмэх санал гаргажээ. Монгол Ардын нам эрсдээ бүрдүүлж чуулганы хуралдааныг хуралдуулна. Туулгал дагуу хурдны замын төсөл усны нөөц голын айс авд үзүүлэх нөлөөллийн наривчилсан үнэлгээ хийгдээгүй. Автозам барилгажлтын нэрээр гол ногоон байгууламжаа устгах нь хөгжил биш. Төрийг хохиролгүй болгох ажлын хэсэг 120 тэрбум төгрөгийн үр төлбөрийг барагдуулжээ. Найдлаа дулааны салбарч үнэ нэмэх ёстой. Эдгээр болон бусад мэдээллийн дэлгэрэнгүй одоо та бүхэнд танилцуулъя. Шатхуун импортлагч компаниуд А92-оос бусад шатхууны үнийг 1000 төгрөгөөр нэмэх саналыг яамд гаргажээ. А92 шатхууны үн эх 3 сарын хугацаанд тогтвортой байх ч түүнээс цааш үн нэмэгдэж болзошгүй байна. Ойрын хугацаанд А95 дизелийн түлшний үн 1000 төгрөгөөр нэмэгдэж магадгүй байна. Шатхуун импортлагч аж ахуйн нэгж компаниас Ажуулдвар Эрдэс баялын яамны үнийн зөвлөлт дунджаар 1000 төгрөгөөр үн нэмэх саналаа өгсөн байна. Олон улсын дайн байлдааны нөхцөл байдлаас шалтгаалж газрын тосны үн 60-аас 70% өсөжээ. Тиймээс импортлагч аж ахуйн нэгжүүд ашгаа нөхөхийн тулд үн нэмнэ гэдгээ ярьж эхэлжээ. Үнийн өөрчлөлт өсөлт гэдэг юм уу зөрүү маш их байгаа учраас бага хэмжээгээр үнээ бас нэмээд явж ивэл зүгээр юм болов гэдэг талаас нь аж ахуйн нэгжүүд тодорхой хэмжээгээр саналаа тавьж байгаа. Гэхдээ бид 4 сарын нийлүүлэгдэх шатхууныхаа үнийг хараахан аваагүй байгаа учраас энэ асуудлыг хойшлуулдаг байна. Харин А92 шатхууны үн эх 3 сарын хугацаанд тогтвортой буюу 2590 төгрөг байх ч түүнээс цааш үн мөн л нэмэгдэж магадгүй байна. Инфляцийн түвшин 6.5% хүрч тогтворчсон ч шатхууны үнийн өсөлт инфляцийг дахин өдөөх эрсдэл энэ хавар 100 ирэх бололтой. 92 авто бензин бол ямар ч үсэн нэмэгдэхгүй. Гэрээлцээрийн дагуу явна. Шатхуун импортлагч монопол аж ахуйн нэгжүүд урьдчилж мэдэгдэлгүй өгсөн тохирч үн нэмдэг жишгийг салбартаа тогтоосон. Гэтэл Ажуулдвар Эрдэс баялгийн яамнаас газрын тосны бүтээгдэхүүнийг гайлын албан татварыг чөлөөлөх тогтоолыг улсын хуралд өргөн бариад байна. Ийхүү татвар хураамжаас чөлөөлөгдөж татаас авдаг шатхуун импортлагч аж ахуйн нэгжүүд ойр ойрхон үнэ нэмсээр түүний шуурганд иргэд өртөж байна. Парламентэд олон судалтай Монгол Ардын нам өнгөрсөн 7 хоногт эрсдээ бүрдүүлж чуулганы хуралдааныг хуралдуулж чадаагүй. Намын бүлгээс энэ 7 хоногийн чуулганы хуралдаанд эрс бүрдүүлэхэд гишүүд их шахна гэлээ. Өнөөдрийн Монгол Ардын намын бүлгийн хуралдаанд гэхэд 16 гишүүн гадаад дотоод томилолттой болон өвчтөй гэсэн шалтгаанаар суугаагүй юм а. За өнгөрсөн 7 хоногт бол ардчилсан намын тавьсан улс төрийн акцаас шалтгаалan улсын хурлын чуулган хуралдаагүй. За мөн Монгол Ардын намын тухайд бол эрсдээ бүрдүүлж чадаагүй байж 68 судал олон судал авсан ч гэсэн эрсдээ бүрэн бүрдүүлж чадаагүйгээр ингээд 2 өдөр бол чуулганы хуралдаан хуралдаагүй. Тэгэхээр энэ 7 хоногийн хувьд бол Ардын намын бүлгээс өнгөрсөн 7 хоногт ижил тайлбарыг өгж байна. За эрсдээ хувьд бол бүрдүүлнэ. За гишүүдийн хувьд ч гэсэн гишүүдийг хуралдаа намын бүлгийн намын гишүүдийг бол чуулганы хуралдаанд суулгуулах тал дээр бол анхаарна гэж. За өнөөдрийн Ардын намын бүлгийн хуралдаанд бол 10 гаруй гишүүн оролцоогүй нийт нэг 40-40-оос 50 гишүүнтэй бол бүлгийн хуралдаанд хуралцсан. За улсын хурлын зарим гишүүд бол улсын хурлын даргыг дагаад хойд бүгд найрамдагчдад дард улсад бол томилтоор ажиллаж байгаа. За үүнтэй холбоотойгоор томилтонд явсан гишүүнүүд захимаар хуралд оролцсон бол 2 гишүүн бол ямар нэгэн шалтгаагаар өнөөдөр бүлгийн хуралдаанд оролцоогүй байна. Тэгэхээр энэ 7 хоногийн 4 дахь пүрэв баасан гарагт чуулганы хуралдааныг дахиад Ардын намын гишүүд эрсдээ бүрдүүлж хуралдуулж чадах хэсэг нь бол эргэлзээтэй тодорхой бус байна. Толонхыг бүрдүүлж байгаа Монгол Ардын намын бүлгийн хувьд ард түмний өгсөн тэр их том итгэл энэ сонголтыг дааж улсын хурлын үйл ажиллагааг хэвэн явуулах нөхцөл болцоог хангахын төлөө ажиллаж байна. Тийм учраас 4 дахь 5 дахьын чуулганууд хуваарийнхаа дагуу явах нөхцөл болцоог хангана гэдгийг зориуд би хэлмээр байна. Гэхдээ энэ улсын их хурлыг бүрдүүлж байгаа улс төрийн хүчнүүд ард түмний энэ сонголтыг хүндэтгэж их хурлынхаа чуулганы үйл ажиллагаанд оролцох ёстой. Янз бүрийн саналын зөрүүтэй асуудлууд байж болно. Тухайлсан асуудал дээр асуудлаа ярьж тэр улсын их хурлын болоод дигийн хуулиар зохицуулагдсан тэр завсарлага юм авдаг баймаар байна. Тэрнээс биш улс төрийн барьцаа хийж байгаа юм шиг чуулганы хуралдаанд бүлгээрээ суухгүй гэж шийдвэр гаргадаг эрх зүйн зохицуулалт өнөөдөр байхгүй байгаа. Бүлгийн дүрм, бүлгийн хуралдааны дэгээр бүлгийн хуралдаанд бүрэн ирж суух тухай асуудал,
бүлэг олонхоор бодлогын хийгээд улс төрийн шийдвэр гаргацсан асуудлуудыг дагахаар ийм одоо тов тодорхой заалт юмнууд байгаамаа. Энэ дагууга холбогдох асуудлууд цаашид яригдана гэдгийг хэлэх. Тодорхой асуудлууд дээр тодорхой зарим гишүүд байр суурийн зөрүүнүүд байдгаа. Энэ бол бүлгийн хагарал хуваагдлын тухай ойлголт биш гэдгийг зориуд хэлмээр байна. За тодорхой асуудлууд дээр саналын зөрүүнүүд байгаа бол чуулганыхаа хуралдаан болоод холбогдох байнгын хорооны хуралдаануудаа суугаад байр суурь юмнуудаа тодорхой илэрхийлээд ингээд явах ёстой гэсэн одоо ийм байр суурьтай байгаа гэдгийг. Үндэсний усны голын хүүсвэр болсон Туул голын эрэг дагуу бүтээн байгуулалтын нэр дор байгаль орчинд ноцтой эрсдэл дагуулж болзошгүй асуудлууд сөхөгдөж эхэллээ. Хурдны зам барихыг эсэргүүцээгүй харин Туул голыг сүйтгэхийг зөвшөөрөхгүй гэж иргэд эсэргүүцлээ тодтогч байна. Өнөөдөр бол дэлхийн усны өдрийн миний хувьд тохиолдсон хамгийн гонигтой өдөр. Энэ дүр биш ийм одоо би сонсоогүй бас ийм компани байна гэ хайгаад үтсэн чинь 9 орсон тендертэй 9-үүлэнд нь шаардлага хангаагүй тэнцээгүй юу ч хийгээгүй. За тэгээд хурдны зам барих компани нь зүгээр машины эд ангиултуулдаг компани болоод би төсөл хөтөлбөрийг бол өгөөсгээгүй. Бид нар хөгжих ёстой, төсөл хөтөлбөрүүд хийгдэх ёстой, тулгамдж байгаа гол асуудлууд шийдэгдэх ёстой. Гэхдээ энэ төсөл бол бидний тулгамдж байгаа гол асуудлыг шийдэхгүй төгжирч бууруулахгүй. Хизээ нэгэн цагт энд нэг Туул гэдэг нэртэй гол байсан юм аа гэд сууж бид нар хүүхдүүдэд тэгээ яриа сууж байхад түүх болох юм уу? Яг усныхаа ундныхаа усны нөөц газар дээр ундны усыг байнга тижээж идэг одоо монголчуудыг үе үеэр нь ундаалж ирсэн Туул голынхон яг энэ домогт Туулын шугаг устгаад усныхаа нөөцийг өөрсдийн гараар өгөө хийж байгааг харах бол үнэхээр гашуудалтай байна. Мод олгоноос модтой хамт унсан шууны үүр болгоноос өндгөө алдсан шуу болгоноос ирээдүйд энд ус уух гэж амьдрах ирээдүйд энд эргэж төрөх монголчуудаас бүгдээр ингэсэн луучлалт гомоор тийм өдөр байна. Тэр зэрэг Нямбаатрын үгэнд бол би юусоо итгэхгүй байна. Тэгээд худлаа хэлж байгаа гэдэг нь алхам болгондоо баригдчихэв. Алхам болгондоо баригдчихэв. Тэр шалгарсан компани ямар ч туршлагагүй юм байна. Тэр нь баригдлаа. Хийж байгаа ажил нь ямар ч зөвшөөрлгүй юм байна. Тэр нь баригдлаа. Устай холбоотой, усыг хамгаалахтай холбоотой Монгол улсын нэгч төрийн агентлаг энэ үйл ажиллагаанд зөвшөөрөл өгөөгүй юм байна. Тэр нь баригдлаа. Тэгээд дээр нь тэр зөвшөөрөл авах гэж бичсэн бичиг баримт гэдэг гаанууд дээр нь хүний гар үсгийг хуурамчаар хийсэн юм байна. Тэр нь баригдлаа. Өөрөөр хэлбэл эн чинь эхнээсээ дууслаа энэ төсөл чинь хулгай л өөр биш үү? Дэлхийн улс орнууд дэлхийн дулаар байгаль орчны цаг үеийн өөрчлөлттэй холбоотойгоор бүгд нэгдэж COP17-д нэгдэж өнөөдөр экологийн тэнтерс байдлыг хадгалахын тулд хөрөнгө мөнгө хайж гин. Тийм төсөл хөтөлбөрүүд санаачилж байна. Гэтэл эсэргээр манай хотын бодлого нь болохоор ногоон хотын бодлого биш, зүгээр л экологийг яаж сүрүүлэх үү, тэнцвэрс байдлыг яаж алдагдуулах уу, амьтан болон бусад хоттой хамгийн ойрхон байгаа экосистем, экобүсийг өгнө, дархалж өгнө, хамгаалтанд авах ёстой. Гэтэл бидний үндсэн хуулиар ч гэсэн олгосон эрх одоо зөрчигдсөөр ирсэн бүр илүү ноцтой зөрчигдөх гэж байна. Шалтгаан нь өөрөө бид нар төгжрлээс илүү өмнө шаардлагатай юм чинь бид нар эрүүл аюулгүй орчинд эрүүл цэвэр усаар тижээгдэж эрүүл аюулгүй орчинд гэр бүлээрээ агаарладаг бэжэж бидний эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй үндсэн хуулиар олгоцсон эрх хамгаалагдана. Гэхдээ би бол өнөөдөр яг өөрсдийнхээ дуу хоолойг илэрхийлэх гэж ирсэн тэр Нямбаатрын тороолууд нь болохоор биднийг худалдагдсан мөнгөний төлөө гэдэг илээ. Би тийм хүн биш ээ. Би боловсрол мэдлэгтэй өөрийн гэсэн үнэт зүйлтэй нам бус хүн байгаа. Тийм болохоор энийг улс төржүүлэхгүйгээр хүн болгоно нэгдээд энэ төсөлд анхаарлаа тавиад яагаад зогсоох ёстой вэ гэдэг үндслүүдийг ухаж ойлгоод өөрсдийнхээ үр хойчтой ногоон ирээдүйн ногоон хотын хөгжлийг бий болгомоор байна. Туулын бургасыг тайрч иргэдийн эсэргүүцэлтэд тулсан замын бүтээн байгуулалт нь байгаль орчны наривчилсан үнэлгээ хийгдээгүй ажлаа эхлүүлжээ. Усны мэргэжлийн байгууллагуудын зүгээс уг төслийн байгаль орчинд үзүүлэх эрсдлийг бүрэн тооцоогүй байна. Сүүлээс нь хэлчихин наривчилсан үнэлгээ хийлгэх үүрэг нь тухайн төсөл хэрэгжүүлэгчд байдаг. За хийлгсэн хийлгээгүүдийг та бүхэн маань өөрсдөөс нь асууна гэж ямар ч үсэн наривчилсан үнэлгээ гэдэг материал харуулж ялээ. Тэр дунд Туул голын урсацын тухай асуудал байна уу? Би яагаад иймэрхүү материалуудыг үзүүлээд байна вэ гэдгийн цааталт энэ л явж байгаа. Хэрвээ Туул хурдны замын тэзүүг аваад ингээд хараа сууж исэн бол тэр дотор ийм хэмжээний усанд Туулын урсацын хэмжээг ингэж оруулсан байна, тэгж оруулсан байна, энэ нь зөв байна, тэр нь буруу байна гэж ярихаар байлаа. Нэг. Хоёрдугаарт нь
Яг энэ шиг биш энэ ч одоо биш л дээ. Ийм зураг үзүүлээд бид нар ингэж барих гэж байгаа. Тэр зурган дээр тийм далангууд юунууд барих юм. Багнууд барих юм. Одоо жишээлбэл энд нэг юм баг нь гэж. Ийм багнууд барих юм. Багны гүн нь тэд байх юм. Нийт хэдэн баг нь байх юм. Багны диаметр нь тийм байх юм. Багнаа бид нар ингэж өрөмдөх юм. Өрөмдөх үедээ шууд үргэлжлүүлээд одоо юу гэдэг нь цутгалт хийн эсвэл дараа нь тусна хийн юу ч гэдэг. Ийм асуудлууд зураг төсөл юмнууд байсан бол бид шууд тэн дээр нь тооцоод эдний тооцоолол зөв байна, буруу байна, ийм эрсдэл байна, ийм эрсдэл байхгүй байна. Энэ эрсдлийг багасгахын тулд ингэх юм байна гэдэг зүйлийг хэлэхээр байсан. Харамсалтай нь энэ одоо жишээл 25 оны зургийг над үлдээгээд 12 сард хамгийн сүүлийн уулзалтаар энэ зурган дээр нь ярих гэтэл та наад зургаа яриад хэрэггүй одоо наад чинь өөрчлөгдсөн гэсэн зүйл хэлсэн учраас бид одоо зураггүй сууж байна. Түрүүн хэлсэн усны газар бол 4 янзын дүгнэлт гаргадаг. Тэрний нэг нь болох усны барилга байгууламжийн зураг төсөлд бид мэргэжлийн дүгнэлт гаргах хэрэгтэй. Энэ дүгнэлтээ гаргуулаагүй явж байна гэсэн. Мэдээж үйл ажиллагаагаа эхэлчлээ шүү дээ. Одоо яах вүлээ гэдэг асуудлууд бас манай та хэд маань асуух бах. Би ойлгохтой бол юуны ажил тэр гүүрэн байгууламжуудын ажил нь эхлэх арай болоогүй. Тэрэн дээр маш нарийн тооцоолууд хэрэгтэй. За нэг л зүйлийг хэлж. Геофизикийн маш нарийн судалгаа хэрэгтэй. Яагаад гэвэл туулын одоо ёроол гэж хэлье. Энэ маань сэвсгэр хурц гэж нэрлэдэг. Сэвсгэр хурцсны зузаан хэд байна? Үндсэн чулуулаг хаана байна? Энээс шалтгаалаад нөгөө энэ гүүрэн байгууламжуудын юу хэрэгтэй байна? Гүн. За диаметр нь ямар учиртай вэ гэхээр шүүрлийн юм уу эсвэл тэр юугаар өрөмдөж хувьд алдагдах гэдэг юм уу эсвэл доошоо шүүрэх эсвэл нэвчиж гарч ирэх усны асуудлуудыг яаж тооцох вэ? Энэ нь туул голын урсацад болоод эргээр байгаа худгийн ундрагуудад нөлөөлөх үгүй юу? Газрын дор усны төвшөнд одоо бид нар бол хөрсний усан гэдэг тэр хөрсний усны төвшөнд нөлөөлөх үгүй юу гэдэг асуудал. Яг одоо тэр туулын хурдны замтай огт хамааралгүйгээр 11 сараас хөлдөлтийн үе эхэлснээс хойш манай Улаанбаатар хотод хөрсний усны төвшингийн доошлолт ажиглагддаг. Яг гэвэл туулаас тижээлгүй болчих. Урд нь туул гол маань 2 метрийн гүнтэй байхдаа Улаанбаатар хот орчинд Монгол улсад метр 50-тай хөлдөг учраас доогуур нь 50 см-ийн урсац явдаг. Тэр урсацаараа тижээгддэг байсан. Аливаа нэгэн бүтээн байгуулалтыг бүгдээрээ хийх ёстой. Хийхч үүрэгтэй. Харин хаана хэрхэн яаж бүтээн байгуулалт маань байгаль орчинд болоо тэр дундаа Улаанбаатар хотын зүрх болсон туул голд ямар нөлөөтэй байна? Тэр нөлөөлөл нь хэрвээ сөрөг байвал нөлөөллийг яаж багасгах вэ гэдэг урьдчилан тооцоод нөлөөлөл нь маргаашийн нөлөөлөл биш 3 жилийн дараах 30 жилийн дараах нөлөөлөл байх ёстой. Жишээл Улаанбаатар хотын төвжирлийг бууруулах 32 км 6 агнитай туулын хурдны замын 1 км замыг 70 тэрбум, гүүрэн байгууламжийг 130 тэрбум төгрөгөөр барихаар төсөв суулгасан. Энэ нь тооцоолол муутай, эрсдэл ихтэй байна гэж хүн намын зөвлөл үзлээ. 60% гүйцэтгэлтэй байж байгаа. 2026 онд энэ бол дуусах гэж байна. Шинсгийн үед энэ бол бас 2.3 ихний төгрөг гэдэг бол асар их мөнгө. За хүн нам бол ер нь өнгөрсөн хугацаанд Монгол улсад хуримтлагдсан олон асуудлыг хөгжлийн гацаас олон асуудлуудыг шийдэхээр бол санал нэгтэйгээр дэмжиж ирсэн. За энэ төгжрлийн асуудал, утааны асуудал, за эрчим хүчний асуудал гэдэг. Гэхдээ бас энэ эдийн засгийн үед үр ашиг нь тодорхойгүй, замын төгжрлийг хэр бууруулах юм, хэр хашиг эрэмттэй юм. За байгаль орчинд хэр нөлөөтэй юм гэдгийг бас харгалзаж үзчихэж бас зарим асуудлыг анхаарахгүй болохгүй. Тэрний нэг нь бол энэ туулын хурдны замын асуудал. Тэгэхээр 2.3 их найт төгрөгөөр 32 км одоо гүүрэн байгууламжийн энэ замыг барина гэж байгаа. За мөн одоо энэс гадна тойрог зам чинь нийтдээ бараг 6 орчим ихэнх төгрөгөөр барьж замын төгжрлийн асуудлыг шийдэхээр ингээд нийтдээ зорилт тавьсан явж байгаа. Тэгэхээр энэ маань яг бодиттой төсвөө санхүүжээд явахаар төлөвлөгөөндөө тусгагдсан юм байна. Төсвөө санхүүжээд явна гэдэг бол нийслэлийн төсөв буюу татвар төлөгчдийн мөнгө. Тэгэхээр эдийн засгийн бас ямар нөхцөл байдалтай байгаа вэ? Энэ үед бол татвар төлөгчдийн мөнгөөр бид нар бас ийм хэмжээний бүтээн байгуулалтыг хийх нь үр ашигтай юу? Эргээд энэ төсөл маань бас төсвөө санхүүжээд явах боломж олцоо баталгаанд байгаа юу гэдэг. Олон талаас нь бас харах юм асуудлууд байна. Нөгөө талдаа төгжрлийг бууруулнаа. За 30-аас 40% бууруулнаа гэсэн бас мэдээллүүд нийслэлээс өгöd байгаа. Гэтэл энэ хэр бодиттой юм бэ? Яг ямар судалгаа тооцоонууд байгаа юм бэ гэдгийг бас наривчилж харж. Эргээд энэ төсөл маань хэдэн жилийн хугацаанд бас төслийнхөө өрөө өгөөж өгөх юм бэ гэдгийг нь харах ёстой. За 3-т байгаль орчны асуудлууд байж байгаа. За байгаль орчны асуудал дээр бол
32 км одоо энэ гүүрэн байгууламж өгөхий одоо энэ хурдны замын тэр чигээрээ туул голын айсав газар дамжаад гарахаар байж байгаа. Тэгэхээр энэ олон гүүрэн байгууламжийн том багнууд газрын гүн рүү ойролцоогоор 7-8 м багадаа одоо 1 м-ийн диаметртэй багадаа юм багнуудыг зооно гэж байгаа. Энэ одоо яг туул голын урссан тэр нөлөөлөх юм. Улаанбаатар хотын нийт иргэдийн буюу 1.6 сая хүний хэрглэж байгаа унтны усанд яаж нөлөөлөх юм? Цаашлаад үерийн ус гэж нэг асуудал бий. Бид нар 2 жилийн өмнө Улаанбаатар хот 3 жилийн өмнө энэ дунд гол сэлэг боол гэдэг ямар их туул гол гэдэг үерлээ тий. Тэгэхээр энэ үерийн усанд ямар нөлөө үзүүлэх юм гэдгийг бас наривчилж дүгнэлт гаргуулаагүй байна. Усны газраас газрын дарга өгсөн мэдээлэлээр бол усны тухай хуульд энэ туулын урдны замын зураг төсөл дээр нь хуулийн дагуу дүгнэлт гаргах ёстой. Гэтэл энэ дүгнэлтээ гаргуулаагүй юм ноцтой байдал хүртэл одоо гарч илэрч байна. Тэгэхээр энэ дээр бид нар бол бас бодиттой ингээд ажлын хэсэг гарч ажиллаад санал дүгнэлтээ ингээд нэгтгэхээр ингээд шийдвэрсэн байгаа. За та бүхнээс асуулт байвал бас хариулъя. За төгжрлийг бууруулах гэдэг агуулгаараа бол бид нар төгжрлийг бууруулах энэ дэд үтцийн төслүүдийг энэ замууд гэсэн үг. За мөн нийтийн тээврийн асуудлуудыг бол дэмжиж байгаа. Гэхдээ яг энэ туулны хурдны зам дээр бол бид нар маш сайн одоо судалж сууж мэргэжлийн байгууллагууд орол санал дүгнэлт гаргаж иж бас байр суурь илэрхийлнэ. Гэхдээ бол одоогоор бол яг дэмжихэд бол энэ бол асуудалтай зүйлүүд их гарч ирж байна гэсэн үг. Бид хотын ундны их усүр туулын шугуугаа тайрч зам барих тухай ярьж байхад гашуун туршлагыг амссан улс замаас илүү гол чухлыг ойлгосон туршлага байна. Бүгд найрамдах Солонгос улсын нийслэл Сөүл хот 1970-ад оны үед томоохон шийдвэр гаргаж голын төвөөр дайрч байсан голын голдролыг өөрчлөн хурдны зам барьсан байдаг. Үүний дараа одоогоос 20 жилийн өмнө буюу 2003-аас 2005 онд мөн л томоохон шийдвэрийг гаргаж далдлагдсан чонгио чонголоо сэргээсэн юм а. Энэ өдөр мэдээллийн хөтөлбөр үргэлжлүүлэн тойм болонго хүргэж байна. Би сэтгүүлч Наман Тамир байна. Бүгд найрамдах Солонгос улсын нийслэл Сөүл хотод байдаг нэгэн цагт бетон автозамын дор дарагдаж бохирдол дуу чимээний их үүсвэр болж байсан. За энэ нь 1960-аас 1970 оны үед гэсэн үг юм. Одоо та бүхэнд зургаар харуулах юм бол 1960-аас 1970 оны хооронд яг энэ хүү автозамын доогуур чонгчон хэмээх гол доогуур нь урсаж байсан гэсэн үг. За үүнийг бол Сөүлд 2003-аас 2005 оны хооронд за хотын захиргааных нь удирдлага шийдвэр гаргаад за автозамыг нурааж буцаагаад голыг сэргээж за энэхүү ногоон байгууламжийг барьсан байгаа юм а. За ингээд одоогоос 20 гаруй жилийн өмнө хотын удирдлагууд за энэхүү томоохон шийдвэрийг гаргасан нь автозамыг булгасан за мөн голыг сэргээснээр агаар эмхөрлөг бууруулж иргэддээ миний яг энэ ард харагдах энэхүү ногоон байгууламж зугаалах, салгилах ногоон байгууламжийг иргэддээ буцаа өгсөн гэсэн үг юм а. За харин сүүлийн жилүүдэд нийслэл Улаанбаатар хот барилгажилт автозамын бүтээн байгуулалт эрчимжиж ногоон байгууламж гол горхны голдролж өөрчлөгдөж сөрөг нөлөөллүүдийг дагуулсаар байгаа. За тэгвэл туулгол орчмын экосистемд оройтож усны бохирдол нэмэгдэж байгааг за мэрэгжилтнүүд анхааруулсаар байгаа. За гэвч хотын хөгжил одоо зам барих биш байгалийн тэнцвэрийг хадгалахгүй бол урт хугацаанд эрүүл мэндийн эдийн засагт ч сөрөг нөлөөллүүд үүснэ гэдгийг аль 20 гаруй жилийн өмнө Сөүл хотын удирдлагууд ойлгож энэхүү шийдвэрийг гаргасан байгаа юм а. За Сөүлийн чонгчон голыг сэргээснээр одоо яг ямар үр дүн гарсан бэ гэдгийг одоо тайлбарлаж өгье. За тухайлбал агаарын бохирдол буурсан олон зүйлийн амтан эргэн ирж за ургамал ногоо сэргсэн. За мөн тухайн дүүргийн газрын үн 50 хүртэлх хувиар өссөн байна. За үүнийгээ дагаад шинэ бизнесүүд ч нэмэгдэж за байгаль орчин сайжирч төгжрөл нэмэгдэх биш эсэргээр багассан байна. За ингээд автомашины тоо 50 хүртэлх хувиар буурч нийтийн тээврээр иргэд зорчдог болж за иргэдийн өдөр тутмын алхалт ч гэсэн нэмэгдсэн ийм үр дүн гарсан байна. За мөн аялал жуулчлалын төв болж олон мянган жуулчид гаднаас ирэх урсгалыг нэмэгдүүлсэн байна. За чонгчон голын дээрх гүүрэн автозамыг бол буулгасан гол шалтгаан нь маш аюултай болсон хуучин бүтэц хийцлэл байгаль орчны доройтол за хотын төвийн эдийн засгийн уналт за мөн машинд зориулсан бодлогын алдаа байсан байна. За үүний оронд байгаль хүн төвтэй хот төлөвлөлт рүү
шилжиж энэхүү шийдвэрийг гаргажээ. За сүүлийн туршлагаас харахад авто замыг буулгаснаар замын төвөгжрөл нэмэгдэхгүй, за харин нийтийн тээврийн зөв бодлогоор зохицуулж болдог гэдгийг харуулж байгаа юм а. За энэ нь хот төлөвлөлтөнд ээлтэй бодлого шийдвэрээс нэг өнөөдөр 20 гаруй жилийн дараа ч гэсэн иргэдэн ам сайтай цаашаасаар байгаа юм а. Тэгвэл хотчлт зайлшгүйч байгалийн тэнцвэрийг хадгалж за дагаж хөгжих нь хамгийн чухал гэдгийг энэхүү сүүлийн жишээ тод харуулж байна. За харин Монгол улс энэхүү туршлагаас суралцж за экологийн тэнцвэрийг хадгалах бодлогоо хэрхэн тодорхойлох вэ гэдэг нь анхаарал татсан асуудал болж байгаа юм а. Анхаарлаа хандуулж байгаад баярлалаа. Мэдээллийн хөтөлбөр хэсэг хугацааны зар сурталчилгааны дараа үргэлжлүүлнэ. Хүснэвал даран хож Zero Marathon. Яг одоо улсын их дэлгүүр Focus Zero Marathon. Эрүүл бие махбод толгор арьс, ялалтсан үс. Энэ бол омега дээд зэрэглэлийн урамлын тос. Та Монгол орны ханаас ч салбар тэрэлгүйгээр онлайнаар хадгаламжаа нийлгэж өндөр хүүний өгөөж хүртээрэй. Ариг банк. Европ дэд сортын жимсний шүүс Тарзан. ТV. Хад. Жимсний хаан Интор. Польш алим. Чанар шилэнт л байдаг. Европ жимсийг нэг шилэнт. Тарзан. Амьдрал бол шулуун зам биш. Сорилт, эргэлт, эмх замраагүй төлөв. Унсан ч эргэж босох тойрог. Чамайг илтгэх 505 дугаар мэдээлэл. Chaos. Генийн өөрчлөлтгүй. Жастус ахуулаагүй. Эрүүл орцтой. Илүү олон төрөл. Илүү олон амт. Амттай эдсэн ч эрүүл орцтойг нь сонгоорой. Генийн өөрчлөлтгүй эрүүл жигнэд. Коломейски. Таны амьдралын хамгийн чухал нандин мөчүүдэд гинти ханиалга гарч ирэн саад болох нь бий. Флавамед давхар үйлдэл хуруулсан нөлөөгөөр ханиалгыг намтааж таныг амьдралын чухал мөчүүдэд хайртай хүмүүстэйгээ хамтдаа өнгөрүүлэхэд туслана. Эмийн завраас гач нөлөө хориглох заалтыг уншиж эмч эмзүүчээс асууно. Таны гарт, таны гэрт үргэлж шинэх нэрээ. Profita йогурт. Үсгэнэлтийн эсрэг ухаалаг шийдэл. Amos Green Tea. Green Tea 4-7 хоног хэрэглэхэд үс уналт 79% баастдаг нь судалгаагаар нотлогдсон. Хүрэх газрын хаяг нь таны хэлсэн газар олцсонгүй. АЦЦ цэрэг шингэлж гадагшлуулна. Өдөрт 1 удаа уу. АЦЦ цэргүй ууж амьсгалбай. Эмийн завраас гач нөлөө хориглох заалтыг уншиж эмч эмзүүчээс асууно. Өдрийн хоолны цаг боллоо. Гэхдээ өдөр бүр бидний гарн дээр нэм бактери байдгийг санаарай. Супер баатрууд болж нянгуудтай тэнцэцгээе. Сэвгэр чингэн савнгаа шахаж аваад гараа сайтруулж өтгөн хөөсрүүлээд тэдгээр нэм бактериудыг угааж арилгая. Даалгавар биелэгдлээ. Одоо сэвгэрд том савлгаатай боллоо. Нэм бактерийн эсрэг 195 угаалт. Есентүүкийг хүргэж хэрэглэвэл ходоодны үйл ажиллагааг идэвхжүүлнэ. Өтгөн хадалтыг мартая. Есентүүки. Дэлхийд шоколадны чанарыг бэлэг болон бусад гэж хоёр ангилдаг. Учир нь шоколадны хуйлтай ганц орон бол бэлэг. Бэлэгт орлоо. Бианка. Илүү урт хугацаанд эргэлтийн хөрөнгийн зээл. Ариг банк. Эрүүл бие махбод толгор арьс, ялалтсан үс. Энэ бол омега дээд зэрэглэлийн урамлын тос. Хүснэвал даран хож Zero Marathon. Яг одоо улсын их дэлгүүр Focus Zero Marathon. Анхаарлаа хандуулж байгаад баярлалаа. Хөтөлбөр үргэлжилж байна.
Ийхүү туулын шугыг устгаж даланжуулан барих зөв шийдэл биш гэдгийг хаана ярьж эхэлсэн энэ үед Улаанбаатар хотын стресснээс багч болов салахын тулд туулын иргэдээр иргэд очтгоо. Тухайлбал туулын зам дагуу өөрийн автомашина, кофе шоп болгон тогтжуулж бяцхан бизнесээ эхлүүлсэн амар санаа стресс ихтэй нийгэмд хүмүүст байгаль донд алжаалаа тайлах боломжийг бүрдүүлж байгаагаа онцолж байна. За уулын зам дагуу байрлах уулын кофе шопын үүсгэн байгуулагч амар санаа өөрийн автомашина бүтээлчээр догжуулан кофе шоп болгон ажиллаж эхлээд 8 сарыг үдээд байна. За тэрээр кофеийн дуртай хүмүүст уул, ус, модны дунд нам гүм орчинд кофе ууж амс хийх онцгой мэдрэмжийг санал болгож байна. Түүний энэхүү санаачлах нь байгальд ойрхон байхыг хүсдэг хотын иргэдийн хэрэгцээтэй нийцэж богино хугацаанд олонд танигдаад байна. За тус уулын кофе шопоор гэр бүл найз нөхдөөрөө үйлчлүүлэх нь илбэг бөгөөд зарим үйлчлүүлэгчид кофе уунгаа туул гол байгалийн догтуу орчин ширтэн юу ч ярилгүй хэсэг хугацаанд нам гүмсөх дуртай гэдгийг онцолж байлаа. Би ч яг зорилго нь нөгөө хүмүүсийг сайхан агаар салхинд гаргаад ингээд стрессээ тайлаад ингээд нэггээр явж өнгөрөхдөө нэг сайхан кофегоо уучаад тэгээ сайхан нэг байглаа хараад нэг сэтгэл санаагаа сайхан тайвшруулад тэгээ явдаг байгаасаа гээд энд гарч ирсэн байхгүй. Тэгээд яг энэ хавьда үйлчлэгээ үзүүлж байгаа юм чинь ингээд орчин тойрноо сайхан цэвэрлээд тэгээд байжээ гэл ингээл байж байгаа. Тэгээ сая өвлийг бол одоо нэг дэмждэг худалдаа авалт хийдэг үйлчлүүлэгчдийнхаа одоо дэмжлэгээр маш амжилттай гоё давсан. Өвөл хүүтэн бол ямар ч хүүтнийг бол хүн бол даваад гарчих бол асуудалгүй юм байлээ. Асуудалгүй байна гэж бодсон. Тэрнээс одоо зүгээр өнөөдрийн маргаашийнхаа орлогыг л бодсон бол одоо эн чинь бас тэр 40 градусын хүүтэнд ингээл гадаа ингээл машин нормалчаа суугаад тачин нэг тийм таатай зүйл бас биш шүү дээ. Гэхдээ яг өвлийн хүүтнийг бол ямар ч хүүтнийг бол зүгээр даваа гарчих юм байна гэж бодсон. Зарим хүмүүс асуудаг байхгүй. Одоо нэг бас капсул кофе байна, одоо автомат машин дээр кофе байна. Энэ ялгаа нь юу байгаа ингээл асуудгийн зарим хүмүүс. Яг заримд нь би тэгдэг байхгүй. Ер нь бол яг ялгаа нь үйлдвэрийн бид нар ч нэг үйлдвэрийн нэг амталсан гой бууз байдаг шүү дээ, нэг хөлдөөсөн бууз. Тэгээ үйлдвэрийн бууз гэрийн гараар татсан бахта бууз хоёрын ялгааг бид нар маш сайн мэдж байгаа шүү дээ, тий. Ер нь бол харьцуулж хэлэхэд нэг яг тэрэн шиг л ялгаа гарна. Би бол гараар татсан бахта бууз хийж байгаа юм л гэж хэлдэг байхгүй. За үүсгэн байгуулагч амар санаа нь хөдөө өсөж торинсон тул байгалаа хайрлах чин сэтгэлтэй нэгэ. За тэрээр өдөр бүр өөрийн байралдаг орчны хогийг цэвэрлэж үйлчлүүлэгч бүртээ гар аргаар сэтгэл шингэсэн кофе бэлтгэдэг байна. Мөн хүүхэдтэй үйлчлүүлэгчид олноор ирдэг тул аюулгүй байдлыг хангах үүднээс унахаас хамгаалсан хаалтыг сайн дураараа байршуулад байна. Ер нь яг бидний нэг хүмүүжил багын хүмүүжил нэг онцлог нэг ондоошил чинь энэ нэг байгаль дэлхийтэйгээ харьцаж байгаа харилцаан дээр харагддаг болов гэж боддог байхгүй. Тэгэхээр бидний нэг багасаа л одоо жишээ нь ингээд морины аргамжаа гатгсан гацаа аваад нөхийг бөглөөл явдаг шүү дээ. Тэр чинь нэг бас нэг байгальтайгаа харилцаж байгаа бас маш тийм чухал бас юу шүү дээ. Зүйл шүү дээ бас тий. Бас нөхөн сэргээд хийж яах гэсэн үг шүү дээ. Ер нь бол бас хайнаа манайхан ч бол бас нэггүй нөхдөд бол байгаа шүү дээ. Одоо тий яг бид нар бол тэгээд байжлаа тий. Тэгээд би түүчин. За түүний уулын кофе шоп нь зөвхөн кофе уух газар бус байгальд ойр байж сэтгэлийн амраах орон зай болжээ. За энд амар санаагийн байгалаа хайрлах чин сэтгэл монголчуудын байгальтайгаа ойр байх хүсэл нэг дор огтлолцож байна. Монгол Улсын ерөнхий сайд асан улсын хурлын гишүүн оюун эрдэнэ хууль зүйн дотоод хэргийн сайд инх баяртай холбоотой асуудлаар авилгатай тэмцэх газарт хандлаа. Бод группээс 1.3 сая долларын авилга авсан байж болзошгүй гэдэг мэдээллийг өгч нотлох баримт бүхий бичлэг олон хуудас материалыг авилгатай тэмцэх газарт өгч байна гэдгээ мэдгдлээ. За ерөнхий сайд асан улсын хурлын гишүүн оюун эрдэнэ бол за хууль зүйн яамны сайд Б инх баярын талаар за мөн бод компанитай холбоотойгоор бол авилгатай тэмцэх газар бол хандлаа. Энэ талаар мэдээллийг бол хүргэж байна. Төрлөтөр сайд маань бүлгүүдэд мэдээлэл хийсэн, олон нийтэд мэдээлэл хийсэн, тийм ээ. За 5 толгойдоор онц байдал тогтоосон. Ингээд өндөө асуудлууд болсон. За ингээд засгийн газрын 362 дугаар тогтоолын хүрээнд Bud International хувьцаат компани төмөр зам барих одоо төсөв төртөг эхлээд 600 сая $8 байжгаад үе шаттай нэмэгдээд гүйцэтгэлийн дүн нь бол 1.3 тэрбум $8 төрсөн. 2 дахин нэмэгдсэн гэсэн. За энэ шалтгаан за мөн
үндэсний аюулгүй байдлын одоо зөвлөлөөр нууц гэрээ хийгээд за тэгээд тендер байхгүй бод групптэй буюу голомттой өмнө нь ч маш их тийм одоо холбоотой байсан байна гэдэг ийм нотх баримтууд гарч ирсэн. За энийг бол би тухайн үед бас мэдэхгүй байсан. За энэ бол Дэмбэрэл Тэрэнгийн Мөнх Эрдэнэ засгийн газрын хэрэглэх газрын тэргүүн дэд даргаар томилогдсон өдрөөс одоо миний хувьд бол ажиллаж гисэн. За очоод мань хүн Голомт банкнд хуулийн зөвлөхөөр ажиллаж исэн Мөнх Эрдэнэний хувьд. За Ламсурынгийн Отгон баяртай хамтарч за Солонг Мөнх партнер хувьцаат компани болон Legal Link CBA хувьцаат компаниар дамжуулан 5-7 төмөр зам буюу Bod International-ийн энэ одоо тийм ээ 1.3 тэрбум ам долларын хуулийн гэрээний хуулийн ахлах зөвлөхөөр мань хүн ажилласан. Мөнх Эрдэнэ. За ингээд 5-7 төмөр зам хувьцаат компани Bod International Group-ээс нийт үнийн дүнгээр 11 тэрбум төгрөгийг зөвлөх үйлчилгээ нэрээр авсан. Одоо дэд сайд Мөнх Эрдэнэийг би яриад шүү дээ тийм ээ. Тэгвэл өөрөө энэ бодтой холбоотой байгаа бүх нотлох баримтуудыг устгасан. За сүүлд дэд сайд болоод тухайн үеийн буюу 2019-2021 оны замын цагтаа дээр байгаа камерын мэдээллүүдийг одоо устгах оролдлогыг мэдээллийг би авч байгаа. Тийм учраас энэ нөхрийг бол яаралтай одоо төдгөлзүүлж шалахгүй бол энэ нотлох баримтуудыг одоо устгах ийм зорилгыг өөрийнхөө одоо өнөөдөр байгаа албан тушаалыг уруулан хийж байна. Тэгвэл энэ өөрийн гарын үсгтэй ийм одоо гүйлгээ байж байгаа. За гэхдээ энэ 110 сая ам доллараар бол тогтоогүй гэж үзэж байгаа. За би түрүү дурдсан. За энэс аюур сайхан жишээлбэл сая доллар авсан гэж би хэлсэн тий. За энийг бол би ингээд өнөөдөр бас энэ нотлох баримтуудын хамт аюур сайхныг өгч байгаа. За дээрэс нь удахгүй ган уяг гарч ирж одоо бас нэг тийм янз бүрийн мэдээллүүд хийх байх. Эдгээр бол баг би тохироод орсон юм гэж бодож байгаа. Ягаад гэвэл хамгийн гол мэдээлэлтэй удаан жаргалыг гадагшин гаргаа явуулсан. Тэгээд энэчнээс бол нэлээдгүй хэмжээний одоо сая доллараар тооцогдох хэмжээний ийм гүйлгээ хийгдэжээ гэж. За ингээд энэ схем нь үргэлжилж голомтын одоо энэхүү офтек нүүрс гасан тон тутмаас тодорхой одоо мөнгөн дүнг тохирч яг энэ схемээр одоо сүүлд ингэж үргэлжлүүлсэн байна. За энэ бол багада 80-аас 100 сая одоо ам доллар одоо гасан байх магадaltaй. За тэр шахалт нь явж гаад тийм ээ одоо валютын нөөцөнд нөлөөлөх үс хүртэл хэмжээнд зөвхөн бодийн нүүрсийг гаргах бусад нүүрсийг хоёрдугаар тавь гэдэг ийм шахалт болж хувирсан. За энийг нэлээд өргөн далаадтайгаар авилгалтай тэмцэх газар одоо шударгаар шалгана гэдэгт бол итгэлтэй байгаа. За ингээд энх хоёр сүүл рүүгээ энэ асуудал нь ингээд үр дүнтэй болоод Мөнх Эрдэнэтэй хамт одоо томоохон компаниуд дээр бол нэг өөрөлдөл хуулийг манипуляц хийж сенсацаар дарж сенсац гаргаж тавиад ард нь хахуул авдаг ийм одоо үндсэнтэй ийм найз нөхдийн одоо ийм хуульчдын ийм одоо бүлэглэл маягийн ийм зүйл байгуулсан. Оюун эрдэнийн дээрх мэдэгдлийн араас нэр дурдагдсан хууль зүйн дотоод хэргийн сайд Инх баяр дэд сайд Мөнх Эрдэнэ нар яаран гарч ирж мэдээлэл хийлээ. Оюун эрдэнийн ярьж байгаа бүхэн худал бүтгэлэг бөгөөд өөрийнхөө хулгайг нуухын тулд бүтгэж байна гэсэн юм а. Хэдэд билээд хууль зүйн яамны бичих хэрэгт санхүүгийн баримтын бид нарыг маргааш өглөө 9 цаг сонсгол хийнэ гэж яхад амжихгүй гэж тооцож авчираад тэгэнгүүт нь шүнжэнгөө унтахгүйгээр 10 үеийн хэн шалгач нартайгаа ухаад тэр санхүүгийн гүйлгээ баримтуудыг хуурамчаар хийсэн. Ойлгож байна уу? Хуурамчаар хийсэн гэдгийг нь нотлоод сонсгол дээр яригдчихсэн байхгүй бүр баримтыг үзүүлж байна. Та нар баясгалаа чи энэ санхүүгийн баримт чи хуурамч гэдгийг бид нэр тогтооцсон шүү. Ойлгож байна уу? Залан захирлаа өчөж уулз. Би одоо жишээлбэл Амундра баясгалан гэдэг Амундра чинь бодийн захирал нь байсан. Энэ хоёр хүнтэй нүүр туулж нэг удаа уулзч үзээ. Ерөөсөө эхнээсээ авахгүй л дуустал худлаа гүтгэлэг. Өөрөөр хэлбэл би ямар нэгэн одоо зөвлөх үйлчлэгийг саяны тэр яриад байгаа Ороно компани бусад компанид үзүүлээгүй. Ер нь тэр Ороно компанитай байгуулсан Ороно гэрээний үеэр хуулийн зөвлөгөө өгсөн асуудлыг оюун эрдэнийн засгийн газрын үед өөрөө тэр үеийн хууль зүйн сайд ахалж тэр үеийн хүмүүс шийдсэн байлээ. Монгол Улсын ерөнхий сайд Зандан Шатар төрийг хохирлгүй болгох ажлын хэсэг удаашралтай ажиллаж байгааг анхаарууллаа. Ерөнхий сайдын захирамжаар энэ оны 8 дугаар сарын 22-нд байгуулагдсан ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд 120 орчим тэрбум төгрөгийг үр төлбөрийг барагдуулжээ. Гэхдээ энэ нь нийт 280 төгрөгийн үр авлагатай харьцуулахад хангалтгүй байгааг ерөнхий сайд шүүмжиллээ. Одоо төрийн төр шиг ерөнхий шиг байж хууль хэрэгждэг байх хэрэгтэй. Төрийн мөнгө ойлгох шиг яад ингэж бодд юм.
туйлын хариуцлага болж байгаа шүү. Төрийн хохирлого болох хөрөнгө хураах ажиллагааг зохицох шийдэлтэй болох. Зоглон нэмэлт та бүхний амрыг ирээ. Төрийг хохирлого болох ажлыг шуурхай зохион байгуулах ажиллагаа үр дүн танилцуулна. 1.8 их найдын одоо асуудал байж байгаа. За эндээс 1.3 нь бол хөгжлийн банк, гэхдээ эндээс шийдэгдэж явж байгаа зүйлүүд бий. За тухайлбал нийт дүндээ бол яг мөнгөн хөрөнгөөр 45 тэрбум төгрөг. За бит одоо хөрөнгөөр 67.9 тэрбум төгрөгний одоо үр төлбөрийг бол ажлын хэсэг одоо ажлаас хойш одоо ийм үр дүн гаргасан ийм үзүүлэлт байж байгаа ерхий сайдаа. За ингээд тэрийг одоо балаар аваад үзсэн бол ойролцоох нэг 110 гаруй тэрбум төгрөгийн асуудлыг энэ ажлын хэсгийн оролцоотойгоор одоо шийдвэрлээд явж байна. За манай банкны эрх хүлээн авахчдыг товч ярьж байна. Нийгмийн даатгалын ерөнхий газар мөнгө хөрөнгөөр 1.3 тэрбум төгрөг, хоёр үйл хөдлөх хөрөнгө 6.5 тэрбум төгрөгөөр яг энэ ажлын хэсгийн ажлын хүрээнд шилжүүлсэн. Энэ хоёр үйл хөдлөх хөрөнгийг шилжүүлэхэд бол бас нийслэлийн энэ ажлын хэсэгт орсон нийслэлийн төлөөлөл тэгээд шүүхийн шийдвэр үүсгэгчнэр ингээ хамтарч ажиллаад үр дүнд хүрсэн. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт бас мөнгө хөрөнгөөр 1.3 тэрбум төгрөг барагдуулсан. Ингээд энэ ажлын хэсгийн байгуулагдсан хугацаанд 9.1 тэрбум төгрөгийн одоо өөртөө барагдуулдаг байна. За хууль шүүхийн шийдвэрээр ажиллагааны хүрээнд банкны өмчлөлт авах замаар үр төлбөрийн одоо шийдвэрлэх болцоотой гэдэг судалгааг хийгээд 207 тэрбум буюу 17 объектыг бол энэ одоо арга замаар асуудлыг одоо шийдвэрлэе гэдэг юм чиглэл барьж ажиллаж байгаа. За зарим газар тухайлбал албадан дуудлага худалдаагаар борлогодоогүй хөрөнгөөс байж байгаа. За энэ нь бол нэг ойролцоогоор 15 объект 16.2 тэрбум төгрөгийн объектын асуудлыг одоо ажлын хэсэг төлөвлөгөөнд оруулаад холбогдох одоо банк болон банкны эрх хүлээн авахчтай бол нийтүүл ажиллаж байгаа. Ажлын хэсэг байгуулагдаад баггүй хугацаанд өнгөлөө 120 тэрбум төгрөгийн хөрөнгийг ажлын хэсгийн шууд оролцоотойгоор шийдвэрлсэн байна. Гэхдээ энэ хангалтгүй байна. Гол асуудал ингээ яриас сонсоод сурлаад ахаар энэ assets management буюу хөрөнгийн менежментийн асуудал одоо хууль эрх зүйн зохицуулалтгүй шийдвэрлэх арга зам тодорхой бус. Энээс болоод төр иргэн ч гэсэн хохирч байна. Хөрөнгийн үнэлгээ тодорхой бус. Зах зээлийн үнэлгээ худалдан борлуулах, хохирол барагдуулах үйл ажиллагаа. Энийг зохицоор нь танай ажлын хэсэг одоо яг ажил дээр тулгарч байгаа бэрхшээлүүдийг ойлгуулж энэ төслийг яалтаа босруулж энэ хуулийн төслүүд нь бэлэн байгаа юм байна. Боловсролын сайдын тогтоолоо хүлээж байгаа энэ хамглан гишүүн нэн төрөнд багш нарын цалингийн зөрүүг арилгахаас ажиллаа эхлэхэр зэхэж байна. Хүн намын сайд Наранбаярын буруу бодлогоос болж багш нарын цалин дахиад 800 тэрбум төгрөгөөр дутжээ. Энэ мөнгийг улсын төсөвт тодтгол хийн оруулж ирэхээр ярьж байна. Боловсролын сайд болох нь тодорхойлсон их хамглан гишүүн ажлаа нэн тэргуунд багш нарын цалингийн зөрүүг арилгахаас эхэлнэ. Цалингийн нэмэгдлийг тэгш болгоход дахиад 700-аас 800 тэрбум төгрөг шаардлагатай. Энэ мөнгийг улсын төсөвт тодтгол хийж нэмэх ганц л арга бий. Өөрөөр хэлбэл өмнөх сайдын буруу бодлогоор багш нарын цалинг дөрвтэй нэмж чадаагүй гэлээ. Одоо маш их нийгмийн даатгал дээр өнөөдрийн байдлаар 70 орчим тэрбум төгрөгийн өр үүссэн байна. Тэгэхээр нийгмийн даатгал дээр өр үүснэ гэдэг чинь сургууль цэцэрлэгүүд нийгмийн даатгалынхаа төлбөрийг төлөхгүй болохоор багш нар нөгөө декрет авч чадахгүй. Тэгээ багш нар одоо нэг листийнхаа мөнгөний өвчлөл листийнхаа мөнгөийг авч чадахгүй. За багш нар одоо гадагшаа яваад нөгөө виз мөрдүүлэхэд нөгөө нийгмийн даатгалын шимтгэлдүүлсэн тодорхойлт энийг авч чадахгүй. За ингээд энэ жил одоо тэтгэврт гаргаж байгаа багш нар маань хуучин цалингаасаа нөгөө нэмэгдлүүдийн тооцоочгоор чинь одоо нэг жил ч гэсэн энэ тэтгэвэр чинь баг тооцогдох ийм одоо бодиттой эрсдлүүд үүссэн учраас одоо цаг хугацаа алдахгүйгээр ер нь эхний сард одоо би энэ цалин хөлсөөр холбоотой асуудлуудыг яг одоо засгийн газар улсын их хурлд танилцуулж тодорхой улс төрийн шийдэл гаргахгүй бол ийм гал унтраасан арга хэмжээ ерөөсөө авч болохгүй юм байна гэж бодож. Мөн боловсролын багц хуулийн 6 реформыг Наранбаяр сайд гажуудуулж хуулийг амьдрал дээр хэрэгжүүлж чадаагүй хэмээн шүүмжилж байгаа. Хамглан гишүүн дахин боловсролын салбарыг толгойлж өмнөх ажлаа үргэлжлүүлэхээс гадна боловсролын багц хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах юм байна. Эрсдэлтийн 6 том шинжилэл бол зарим нь үндсэндээ зогссон байна. Одоо сая багш нарын цалинтай уялдуулаад үндсэндээ бол нэг хүүхдэд сурах хувьсах зардлын тогтолцоог бүтэн нураагаа хийцэн байж шүү дээ. Яг хуучин тогтолцоолуугаа яг аймагуудлын төсвийн өгдөг.
Тэгээд аймагуд нь хуваарлаас одоо сургууль цэцэрлэгүүдийнхээ урсгал зардлыг санхүүжүүлдэг, багш нарын цалин тавьждаг. Тэгвэл яаж бид нар хот хөдөөгийн сургуулийн ялгаа, төрийн сургууль, хувийн сургуулийн ялгааг бид нар яаж арилгах вэ? Эрчим хүчний салбарт реформ хийх найдлага гишүүн хэдэн тэрбум төгрөгөөр давсан үр төлбөрийг хэрхэн зохицуулах нь тодорхой бас байна. Тартагтаа тулсан тус салбарт хэрхэн хөрөнгө оруулалт татаж энэ асуудлыг шийдэхийг ч бөөрөнхийсэн хэвээр байна. Эрчим хүчний салбарт салхи оруулах хүн намынхан гадаад дотоодоос хөрөнгө оруулалт татна гэж байгаа ч ямар замаар хэрхэн хөрөнгө оруулалт татах нь тодорхой бас байна. Хүн намын дарга дорж ханд эрчим хүчний үндэсний ороог ахалж мэрэгжлийн судлаач эрдэмтдтэй хөрөнгө оруулалт татгаар судалгаа хийсэн ч хийсэн ажил нь ил тод тодорхой бос байсаар тус хороог татан болгосон. Үр хуримтлагдаад хизээ хэн төлөхийг мэддэггүй ингээд яваад байх юм бол яаж өгчих юм? Зөвхөн салбар биш, ер нь Монгол бас яаж өгчих юм? Тэгэхээр энийг зохистой төвшөнд нь оруулах хэрэгтэй. Тэхийн тулд мэдээж хэрэг улсын төсвөөс болон өөр бусад ямар их усүр байдгийн байгаа тэр байтугай баялагын сан байна уу ямар нэгэн байдлаар энэ зөрүүг нөхөн төлөх ёстой. Эрчим хүчний салбарыг энэ уналтаас нь гарах ёстой. Гарын суурин сайдын болон гишүүдийн салбарынхны ярьж байгаа зөв үнэн шүү дээ. Хэтэрхий бага өртгөөр, хэтэрхий өндөр өртгөөр үйлдвэрлээд баг үндгүй шахуу өгдөг. Ингэж явах юм бол ямар салбар хөгжих вүлээ? Хамгийн гол нь бид нар эрчим хүч дулаан цахилгааны үнийг зохистой төвшөнд нь байлгах хэрэгтэй юм байна. Зохистой гэж байгаа нь заавал үнийг нэмнэ гэсэн үг биш. Нэг талаасаа үнийг зах зээлийн тэр зөв орчинд нь ойролцоо, өртөгдөг ойролцоо төвшөнд авчих хэрэгтэй үнэн. Нөгөө талаасаа өртөхийг нь буруулах, технологийн сайжруулах, зохион байгуулалтыг нь сайжруулах, үр ашиггүй, хэмнэлтгүй үйл явдал тасан зогсоох. Ингэж хоёр талаас нь нийлүүлж цаашдаа харьцангуй өртөг багтаа эрчим хүчийг үр дүнтэй ашиглах тухай ярих юм байна. Ерөнхий сайд Зандан Шатар энэ сарын 21-нд Дэлхийн усны өдрийг тохиолдуулан засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг усны газарт ажиллаж, оюутлогоо компаниас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэгдлээ. Монгол Улсын ерөнхий сайд Зандан Шатар усны газарт ажиллалаа. Улсын хэмжээнд өнгөрсөн онд 682 сая метр куб ус ашигласан хэдий ч 252 сая метр куб буюу 3.1 л ус бохирдуулсны төлбөрт 7.5 тэрбум төгрөгийг төлсөн байна. Энэ төлбөрийг бүрэн гүйцэд авч чадсан бол 2025 онд усны төлбөрт 20 гаруй тэрбум төгрөг төвлөрүүлэх байжээ. Хамгийн их ус ашигладаг 10 компанийн нэг болох оюу толгой хувьцаат компани сүүлийн 15 жилийн хугацаанд ус бохирдуулсны төлбөрт нэг ч төгрөг төлөөгүй өнөөдөр хүрсэн байна. Усны газарт 2020-оос 2025 оны хугацаанд тус компани бохирдуулсан усны төлбөрийг Эрдэнэ үйлдвэрийн жишгээр тооцоолж үзэхэд 5.1 тэрбум төгрөг болж өссөн байна. Ингээд оюутлогоо хувьцаат компани зүгээс гэрээгээр хүлээсэн юм үүрэг байхгүй гэж тайлбарладаг талаар усны газрын дарга Батбаяр хэлж байна. 252 сая куб метр усанд л төлбөр авдаг юм байна гэж байна. Ус бохирдуулсны төлбөр авдаг. Тэгтэл ч одоо бараг 600 сая куб метр ус ашиглаад бохирдуулаад байна шүү дээ, тийм ээ. Тэгтэл яагаад бараг 400 сая куб метр ус одоо бохирдуулсны төлбөр авахгүй? Онцгой нэг чухал үүрэг талах байна. Тэр бол энэ 10 компани дотор оюу толгойн компанид 136 сая куб метр ус ашигласан гэж дүн гарсан. Одоо юугаар хаачаад байна гэхээр хөрөнгө оруулалтын гэрээнд нэмэлт төлбөр хурамч татвар нэмэгдүүлэхгүйгээ заасан гэдгээр таардаг байна. Энийг бол давах хүчин зүйл нь бол олон улсын гэрээ конвенц. Тийм учраас олон улсын усны конвенц, олон улсын гэрээ хэцүү Монголын одоогийн хүчин төгөлдөр хуулийн үндэслэж ус бохирдуулсны төлбөрийг аахтай бүрэн болцоотой. За тийм учраас энийг олон улсын гэрээ хэцүүг үндэслээд энэ жилийн усны өдрийг тохиолдуулаад мэддэг. Яг бол ус ба тэгшэрх гэдэг бол ус хангагч нь хамгаалагч, бохирдуулагч нь төлөгч байх хэрэгтэй гэсэн олон улсын зарчмыг бод ажил хийж байгаа. Олон улсын хэцүү үндэслэлтэй. Ийм учраас 136 сая тонн ашиглуулсан усандаа төлбөр тавина. Нэгдсэн үндэсний байгууллагын усны конвент тогтвортой хөгжлийн зорилт хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиудыг үндэслэн тус компаниас ус бохирдуулсны төлбөр авах бүрэн үндэстэй гэж ерөнхий сайд Зандан Шатар байр сууриа илэрхийллээ. Тиймээс зөвхөн оюу толгой хувьцаат компани гэлтгүй ус бохирдуулж байгаа бүх компаниас хуулийн дагуу төлбөр авахыг усны газарт үүрэг болголоо. Ус хангагч нь хамгаалагч, бохирдуулагч нь төлөгч гэсэн олон улсын зарчмыг жигд мөрдүүлж цэгцлэх цаг нь болсон гэдгийг хэлж байлаа. Оюу толгой хувьцаат компани 2020-оос 2025 онд жилд 12.3 сая метр куб, 17 сая метр куб ус бохирдуулсан гэж усны газар үзжээ.
Хинтээ аймгийн Хэрлэн сум Үлзийд бэрх тахилгад тосгодод нийт 1000 гаруй казак иргэн амьдарч байна. Чингис хотод нэгдсэн журмаар казак иргэдэд зориулсан Наурыз 2026 хүндэтгэлийн арга хэмжээг 2 дахь жилдээ зохион байгууллаа. Хинтээ аймагт ажиллаж амьдарч байгаа казак иргэдийн нэгдсэн холбооны бүтэц бүрэлдэхүүн шинжлэгдэж, иргэд рүүгээ чиглэсэн нийгмийн болоод урлаг соёлын арга хэмжээг нэгдсэн журмаар зохион байгуулж идэвхтэй ажиллаж байна. Өдгөө нь Хинтээ аймагт харьяалагдах казак иргэд нийт 1000 гаруй болсон бөгөөд Наурыз 2026 баярын арга хэмжээг 2 дахь жилдээ зохион байгууллаа. Манай Хинтээ аймгийн казак иргэдийн холбоо маань байгуулагдаад 2 дахь жилдээ Наурзын баярыг зохион байгуулж байна. Энэ жилийн Наурзын баяр маань бас онцлогтой болж байна. Энэ жил Наурзын баяр хийхийн гадна одоо баяр цэнгэнээр хийхийн гадна бидгээд одоо бир гоёх, бир буулах гэдэг одоо ингээд казакийн ёс заншлаас бас ингээд үзлэр үзүүлж байгаа. Тэгээ манай Хинтээ аймагт бол нийтдээ нэг 140-50 айл байдаг. Одоо хүний тоогоор бол нэг 600-700-аад хүн амьдардаг. Наурызын баяр нэгдсэн арга хэмжээний онцлог нь ёс заншлаас сурталчлах гэж ирсэн зочдод сонирхуулах зорилгоор хүүхэд үлгэд өгөх ёс мөн бэр гуух ёс зэргийг биечлэн тоглож үзүүлдэг нь баярын онцлог юм а. Баярт Улаанбаатар хот Баян-Үлийн аймаг Налах дүүргээс казак иргэд зорж ирж оролцдог байна. Бид ер нь манай энэ Хинтийн казакууд бол ер нь баг унган шүү дээ. Тэгээ бидний өвөө аавууд л одоо манай би жишээ нь одоо ховдоос нүүж ирсэн 1979 манай аав би одоо 3 настайдаа энд ирсэн. Тэгээ өр хөвгөд одоо ачтайг өсөөд энд одоо сайхан амьдарч байна. Тэгээ казакийн холбоо, казак иргэдийн холбоо гэдэг холбоо байгуулагдсанаар мөн энэ аймгийн хэмжээний одоо ард иргэд мөн аймгийн удирдлагууд маш их дэмжиж байгаа. Тэр нь маш их баяртай. Мэдээж энэ бол зөвхөн Хинтийгээр хэмжигдэхгүй дэлхийн өнцөг буланбартайгаа казакийн зан бол маш гоё баярт мөч шүү дээ. Тэгэхээр мэдээж баяр хөөртэй эдээ будаа элбэг дэлбэг байж тэр жилдээ айл өрхөн өөрөө их гоё байдаг бэлгшээлтэй учраас 8 настай буурлаас 80 настай буурлын хүртэл одоо дуулж бүжиж их сайхан үргэлжилж байна гэж бодож байна. Сайн байцгаана уу? Та нарт Наурызын баярын мэнд хүргэе. Тэгээд Наурызын баярт бид хоёр оролцоод 2 жил болж байна. Тэгээд шалтгаангүй энд бол манай ах дүү нар байдаг. Тэгээд Хинтээ бэхээ урахад бас манай миний дээдлийн эгч бүгд бэхээ урахад амьддаг та. Тэгээд сайхан болж байна. Домны баярын Наурызын баяр бол их сайхан баяр болж байна. Би эндээ хүндтэй ах дүү шиг тийм сайхан наадам болж байна. За ингээд ард түмэнд энэ Наурызын баярын мэнд хүргэе. Хинтээ нутгийн хөгжил дэвшилт хувь нэмрээ оруулсан казак түмний төлөөллийг төрийн зүгээс шагнаа урамшууллаа. Түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор үндэсний бүжиг наадам, өв уламжлалаа харуулсан бүтээгдэхүүн соёлын бүтээлийг хөгжүүлэх тал дээр анхаарал ажиллахаа мэдгдлээ. Хүснэвал дараа нь хож Zero Marathon. Яг одоо усан хэлбэр. Focus Zero Marathon. Эрүүл бие махбод, толгор арьс, ялалтсан үс. Энэ бол омега Д зэрэглэлийн урамлын тос. Том зорилгод цааны санхүүжилт хэрэгтэй. Ариг банк. Европ Д сортын жимсний шүүс Тарзан. ТV. Хад. Жимсний хаан Интор. Польш алим. Чанар шилэнт л байдаг. Европ жимсийг нэг шилэнт. Тарзан. Амьдрал бол шулуун зам биш. Сорилт, эргэлт, эмх замраагүй төлөв. Унсан ч эргэж босох тойрог. Чамайг илтгэх 505 дугаар мэдээлэл. Chaos. Эзний ижил орчныг дэмжиж, хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг сайжруулах ягууртыг эх орондоо үйлдвэрлэж байна. Провита йогурт. Хаггүй цэвэрхөх эрүүл усны нууц Amos Pure Smart. Pure Smart 4-7 хоног хэрэглэсний дараа хаг 95% багасна нь судалгаагаар нотлогдсон. Хоёулаа болцоогоо хаана үргэлжлүүлэх вэ? Хитрхи орой болсон байна. Үнэндээ нэг хэцэх юм байна. Үнэ хэлцгээе. Дуртай хоолоо идлээгээд
Гидээс заавал хямрах ёсгүй. Clinic Forte-гийн амьд ашигтай бактери нь гидсний бичил орчинг нөхөн сэргээхэд тусалдаг. Clinic Forte-г хэрэглэж романтик болзондоо цаг гаргаарай. Хоол боловсруулах замын хямралын үед Clinic Forte-г зөвлөж байна. Та Монгол орны ханаас ч салбар тэрэлгүйгээр онлайнаар хадгаламжаа нээлгэж өндөр хүүний өгөөж хүртээрэй. Ариг банк. Эрүүл бие махбод толгор арьс, ялалтсан үс. Энэ бол омега Д зэрэглэлийн урамлын тос. Хүснэвал дараан хож Zero Marathon. Яг одоо усын хэлбэр. Focus Zero Marathon. Оройн үзэгчдээ та бүхэнд энэ өдөр мэдээллийн хөтөлбөрийн спортын мэдээг хүргье. Алдрын цом 2026 өсвөрийн шатарчдын Монгол улсын аварга шалруух тэмцээн үргэлж байна. Тэмцээн өнөөдөр өндөрлөж шилдэгүүдээ тодорхойлно. Батлан хамгаалахын яамны харьяа зэвсэгчдийн алдрын спорт хорооны түүхт 80 жилийн өн хүрээнд зохион байгуулагдж байгаа 2026 оны өсвөрийн шатарчдын түргэн болон түргүүлсэн тоглолтын Монгол улсын аварга шалгаруулах алдрын цом тэмцээн алдрын спорт хорооны АБ зааланд 2 дахь өдрөөр үргэлж байна. Тэмцээн тамирчид 8-аас 18 наснд нийтдээ 7 насны ангиллаар өрсөлдөж байна. За 21 аймаг 9 дүүргийн 792 өсвөрийн шилдэг шатарчин оюун ухаанаас сорин 136 багц медаль эзэдд очих юм а. Тэмцээний нээлтийн үйл ажиллагаа өнгөрсөн ням гарагт 14 цагт алдрын спорт хорооны А танхимд боллоо. Яг алдрын шгшээ яг алдрын спорт хороон дээр үндсэн 18 төрөл байдаг. Тэгээ эндээс бол шатрын тамирчид гэх юм 7 хүний бүрэлдэхүүнтэй их мастер байна. Тэгээд нөгөө мөнгөн туул бэлгүүн ингээд зөндөө олон тамирчид бүгд дэлхийд нэрээ гаргасан шатрын түүхэнд бас анхны гэсэн амжилтын тодтолтой эзэдүүд бас манай алдар спорт харьяанд харьяалагдж байна. Алдар спорт хороо энэ жил түүхт 80 жилийн хойг тэмдэглэж байгаа. Тэгээд 80 жилийн өн хүрээнд Монгол улсын 2026 оны түргэн болон түргэлсэн тоглолтын өсвөрийн шатарчдын улсын аварга шалгаруулалт тэмцээн алдрын спорт хороонд ингээд өнөөдөр нээлттэй хийгээд эхлэх гэж байна. Тэмцээн маань нийтдээ 2 өдөр болно. Манай шатрын спорт болохоор ерөнхийдөө сүүлийн жилүүдэд маш их хөгжиж шатрын спортыг сонирхож хичээлж байгаа хүүхдүүдийн тоо маш их олон болж байгаа. Үүний жишээ ингээд энэ тэмцээнийг ингээд харахад болж байна. Манай алдар спорт хороо ерөнхийдөө сая хэдхэн хоногийн өмнө талбай дээр нээлттэй өдрөлтийн арга хэмжээ хийсэн. Мөн бас цэргийн ангиуд болон Баянзүрт дүүргийнхаа хүрээнд сургуулиудад очиж ингээд нээлттэй өдөрлгүүд хийдэг. Спорт хорооныхаа үйл ажиллагааг танилцуулдаг алдартай тамирчид маань сурагчид болон ард иргэдтэй уулзалт хийж ингээд сэтгэлээ асуулт хариулт ингээд туршлагаасаа хуваалцдаг байгаа. Энэ бүхэд манай шатрын баг хамт олон бас давхар оролцож иргэдтэй шатар сонирхчтой зэрэг тоглолтууд бол хийдэг. Энэ удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээн нээлттэй болж байгаа учраас орон нутаг болоод Улаанбаатар хотын шатрын спорт сонирхч хүүхэд залууст боломж олгосон ач холбогдол өндөртэй тэмцээн болж байна. Одоо бол ер нь 3 дахь жилдээ хичээлж байгаа. Тэгээд өмнө нь энэ Азийн аваргын Билет рапидын 3 дугаар байрыг эзэжсэн бас багаараа алтан медаль авч ирсэн. Энэ тэмцээнд бол ер нь 3 жил хичээж байгаа. Тэрнийхээс өөрөөсөө хүртгээд ер нь хичээж байгаа. Медаль авах төлөвлөс хичээж байгаа. Багшийн гижрийн энх хоёр гэдэг Стенэц Монголын шатрын академийн ахлах дасгалжуулагч. Тийм бид тэдэд бүх хэрэгтэй дутагдaltaй бүх юмыг зааж өгдөг. Тэгээд багштаас баярлалаа гэж хэлмээр байна. Өчигдөр рапид төрлөөр тамирчид 5 өргө тоглолт хийсэн бол өнөөдөр рапид төрлийн үлдсэн 4 өргө тоглолтоо хийгээд үргэлжлүүлээд Билис төрлийн 9 өргө тоглолтоо хийснээр алдрын цом 2026 улсын аварга шалгаруулалт тэмцээн өндөрлөх юм а. Монголын ширээн тесний холбооны үндэсний дээд лигийн тэмцээн 18 дахь удаагаан энэ онд зохион байгуулагдж байна. Лигийн нээлтийн үйл ажиллагаа ширээн тесний оч клубт боллоо.
Монголын ширээн теннисний холбооны 2026 оны лигийн тэмцээнд өсвөр үе залуучууд насан туршид мастер гэсэн насны ангиллын тамирчдаас бүрдсэн шилдэгэн шилдэг 6 баг хурд авах цамаагаас хөрөнгөсөж байна. Энэхүү лигийн тэмцээн зохион байгуулалт болсноор Монголын ширээн теннисний тамирчдын ур чадвар улам өндөр түвшинд хүрч өссөөр байгаа юм. Лигийн тэмцээний нээлт ням гарагт болж Монголын үндэсний олимпийн орон дид ерөнхийлөгч, Монголын ширээн теннисний холбооны ерөнхийлөгч Цэнцэрэнгийн гантулга, Монголын ширээн теннисний холбооны дид ерөнхийлөгч, энэ удаагийн лигийн тэмцээний ерөнхий ивент тэтгэгч Монис группийн ерөнхийлөгч Чулуунбаатар тэргүүтэй Монголын ширээн теннисний холбооны удирдлагууд үе үеийн шилдэг тамирчид Монгол улсын аваргууд оролцлоо. Мөн тун удахгүй 4-р сард Английн Лондон хотод болох 2026 оны насан туршидын дэлхийн аварга шалралт тэмцээнд Монгол улсын шигшээг оролцохоор бэлтгэл сургуультаа базааж байгаа гэнэ. Монголын ширээний теннисний холбооны түүх 68 жил дэлхийн ширээний теннисний холбоо байгуулсан 100 жилийн энэ жил зохион байгуулалт тохиож байгаа. Тэгээ энэ жил Лондон хотод дэлхийн ширээний теннисний холбоо гэж хамгийн олон улсыг нэгтгэсэн холбоо байдаг. 228 улсыг нэгтгэсэн. За энэ холбооноос дэлхийн шилдэгэн шилдэг энэ 5 твийн 64 улс шалгарч байгаа. Үүнээс Монгол улс маань албан ёсоор оролцож байгаа. Тэгээ энд Монгол улсын эрэгтэй эмэгтэй баг бүр хоёулаа бүрэн бүрэлдэхүүнээр оролцож байгаа. Тэгэхээр энэ том тэмцээн бол 2028 оны Лос Анжелесийн Олимп бол эндээс эхэлж явна гэд дэлхийн ширээдээсний холбоо болон олон улсын ширээдээсний холбоос ингээд зарласан. Тэгэхээр оноо авах эрхийн тэмцээнүүдийн эхлэл эндээс эхэлж байна гэж ингэж ойлгож болно. Тэгэхээр Монгол улсын ширээний теннисний түүх бол бас олон алтан үеийнсэн олон амжилтууд байдаг. 1964 оны Делигийн Азийн наадмын холимог хос төрлийн хүрэл медалаас авахлаад монголчуудад хамгийн сүүлд Токиогийн Олимпиад Монголын баг эрэгтэй эмэгтэй тамирчны бүрсэн оролцсон анхны ялтыг Монголын тамирчдаас авсан гэд олон сайхан амжилтуудыг бол гаргасан. Тэгээд түрүүн таны асуусан Монголын ширээний теннис лигийнхаа хувьд хүний насаар бол 18 жил тасралтгүй зохион байгуулаа. Үүнээс гарсан шилдэг тамирчид Азийн болон дэлхийн том тэмцээн. За эндээс харахад өсвөр үеийн би бол энэ тодорхойлсон өсөж байна. Өсвөрийн хүүхдүүд 12-тэй, 13-тэй, 14-тэй, 15-тай тамирчид маань нийт оролцож байгаа тамирчдын 50% бүрдүүлж байгаа. Энэ маань олон улсын тэмцээн болоод зэрэглэлийн тэмцээн өнгөрсөн жил болсон Европт болсон фидер континент тэмцээнүүдэд манай өсвөр үеийн тамирчид 4 алт 21 мөнгө хүрэл медалуудыг нэгтгэж авсан байгаа. Нийтдээ 25 медалыг авсан тамирчид маань энэ жилийн лигийн цөмийг бүрдүүлж байгаа гэж ойлгож болно. Тэгэхээр Монголын ширээдээс холбоо тамирчдын амжилт залуужж байна. Цаашдаа амжилт гарах олон жил магадгүй Олимпийн 3-аас 4 циклдээ 12-аас 16 циклийг эдгээр тамирчид бүржүүлд амжилт үзүүлэх юм эксөрүүд нь бүрдэж байна гэж ингэж харж байгаа. Лигийн тэмцээний нээлтийн үеэр ширээн теннисний холбооны дид ерөнхийлөгч Чулуунбаатар, дид ерөнхийлөгч Чинбат нарт Монголын үндэсний олимпийн хорооны 70 жилийн ой медаль гардуулан өгч баяр хүргэлээ. Мөн 2 шилдэг тамирчин олон улсын хэмжээний мастер цолоо гардан авсан юм а. Тодорхойлбол 20 орчим жил ширээн теннисний спортоор хичээлж Монгол улсын шигшээгт олон жил тоглосон багш дасгалжуулагч Чинбатын Эрдэнэ 2 мөн Монгол улсын хошин аварга олон жил өндөр түвшинд тоглож байгаа. Мөн Хотын Ундрам нар олон улсын хэмжээний мастер боллоо. Олон улсын хэмжээний мастерын болцол хангаад өнөөдөр гардаа авсандаа маш их баяртай байна. Тэгээд Монголын ширээн теннисний холбоонд яг тамирчин болж ороод одоо ингээд нийтдээ 20 жил тоглосон байна. Тэгээд яг 20 жилийн ой дээрээ олон улсын хэмжээний мастер авч байгаад маш их баяртай байна. Өчигдөр таны шавнэр лиг төрүүлсэнд өнөөдөр багш нь олон улсын хэмжээний мастер боллоо. Тэгээд Монголын үндэсний шигшээ багийн тамирчинд ерөнхийдөө 8-9 жил орчим тамирчин байж байгаа. Тэр гараад одоо ерөнхийдөө 3 жил болоод өөрийнхөө академиг нэгээд өөрөө багш дасгалжуулагч болоод тэгээд явж байгаа юм байна. Энэ үрдийн одоо хүн байгаа да. Ерөнхийдөө спортын үнийг ерөнхийдөө дэмжлэггүйгээр ямар бодох ямар боломж байхгүй. Тэгээд энэ үртэл тустай гэсэн ар гээд тэгээд одоо Монголын ширээн теннисний холбооны бүх ажилчдад мөн одоо миний тамирчны замлыг урт удаан явуулахад хамгийн их одоо тусдын болсон дасгалжуулагчид байна. Одоо олон улсын хэмжээний мастер галуудрах, инх төр, цэрэн тогтох, мөн хойд солонгос багш нар энэ багш нартаа одоо туйлын талархлаа илэрхийлж байна. Мөн тамирчныг болохоор арын албагүй тэгээд дээрэс нь спонсор байгуулахгүй төсөөлөх аргагүй. Тэгээд энэхүү одоо Шангилын нэг хэсэг болсон Тэнгисийнхаа хамт олонд Тэнгисийн захирал инх хамгаалахта гүнээ талархснаа илэрхийлж байна. Хамгийн анх ер нь 7 настайгаас хойш хичээлж гисэн. Тэгээд одоо бараг бүтэн насаараа гэх юм уу 18 жил хичээлсэн.
Анхных нь багш ямар хүн байсан бэ? Өнөөдөр бас багшраад урсах хэрэгтэй байх тийм ээ. Миний хамгийн анхны багш бол Мэргэн багш гэдэг. Тэгээд багштай маш их баярлалаа. Тэгээд Виктор, Гал Одрох, Оюун Чимэг бүх багш нартай маш их баярлалаа. Өнөөдөр бас олон сүмжийн мастер гэдэг бол бас том сон шүү дээ тийм. Өнөөдөр олон жилийн хүчит зүтгэлээ өнөөдөр өндлөө. Өстө аванч гэж бодож ирсэнгөө тэгээд гинт аваад айгүй их баярлж байна. Энэ хүртэл дэмжсэн хүмүүстэй юу ч хэлмээр байна. Ар гэрийнхэн аав ээж маш олон хүн байгаа да. Гэр бүлийнхэндээ тусалж дэмжижсэн бүх хүмүүстээ багш нартаа тэгээд найзуудаа бүгдэнд нь маш их баярлалаа гэж. Монголын ширээн тесний холбооны удирдлагууд эх 4-р сард Лондон хотод дэлхийн аварга шалралт тэмцээнд оролцох Монгол улсын шгшээвагийн тамирчидаа тэмцээний хувц сэргэл гардуулан өгч амжилт хүссэн юм а. Мөн Монголын тамирчдаас хамгийн анх дэлхийн аварга шалралт тэмцээнд оролцсон баг хамт олон бол Монголын ширээн тесний тамирчид байдаг. 1961 онд Бээжин хотод болсон дэлхийн аваргын тэмцээнд оролцож дэлхийн аваргын нээлтийн эндэрт Монгол улсын алтан сүмб төрийн талбай мандсан түүхтэй байдаг үлээ. За 2026 оны лигийн тэмцээнд оролцож байгаа 6 шилдэг баг өсвөрийн залууч насан турш мастер английн тамирчид багтсан байгаа нь залуу тамирчид Ахмад тамирчдаас туршлага судлах арга барил сурах гээд олон талын давуу ач холбогдолтой юм а. Лигийн тоглолтын хуваарийн хувьд 7 хоног бүрийн баасан гарагт 1 тоглолт, ням гарагт 3 тоглолт тус тус бол хуваартай байна. Тэмцээний аваргууд нэмэх тоглолт гарахгүй бол 4-р сарын 12-нд тодорно. Өнгөрсөн амралтын өдрүүдэд аялал жуулчдыг дэмжих хүрээнд Монгол Оросын хоккейн багуудын төхөрсөг тоглолт зохион байгуулагдлаа. Монгол улсад өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх спорт аяллаа шинэ бүтээгдэхүүн болгон таниулах зорилгын өрөөнд Монгол Оросын хоккейн багуудын шилдэг тоглогчдоос бүрдсэн багуудын нөхцөг тоглолт боллоо. Хоккей спорт өндөр хөгжсөн Оросын холбооны улсын баг тамирчидаа хамтран энэхүү арга хэмжээг зохион байгуулж байна. Монгол улсын хувьд өвлийн аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн бий болгох, спорт аялал жуулчлалын урсгалыг нэмэгдүүлэх, олон улсын жуулчдыг татах шинэ сэтэл үүсгэх, Монголын өвлийн аяллаа брэндийг тодорхойлох чухал ажил өгдөлтэй гэж үзэж байна. Ийхүү өвлийн спортын төрлөөр дамжуулан аялал жуулчлалыг хөгжүүлэх, хоккей спортыг олон нийтэд сурталчлах, хөгжөөнд дэмжигчдэд дэлхийн хэмжээний тамирчдын ур чадварыг ойроос үзэх боломжийг бүрдүүлж байна. Монгол улсын аялал жуулчлалын салбар шинэ хуудас болж байна гэж тодтогсон байсан. Өвлийн аялал жуулчлалын спорттой уялдуулан хөгжүүлж буй бидний хувьд нэр төрийн эрэг бөгөөд цаашдын хамтын ажиллагааны чухал эхлэл болж байна. Хоккейний холбоохонтой бас жоохон хоккейн талаар юм ярьсан. Тэгээд бид нар бас олон багтай юм билээ. Нийтдээ бас одоогийн байдлаар 6 баг байгаа. Тэгээд аюул олон хүүхдүүдийн академид байгаа юм билээ. Тэгээд миний хувьд бол хоккей бас цаашдаа хөгжүүлэх гэвэл хүүхдүүд рүү их анхаарах хэрэгтэй. Хүүхдүүдийн клуб одоо улам их болоосаа. Дээрээс нь тэгээд ийм сайхан бас арена багт тийм одоо хоккейн холбоо одоо энэ степ аренатай хамтарч юу гэдэг одоо үйл ажиллагааг улам л өргөжүүлсэй л гэж хүсэж байна. Сая энэ тэмцээний дараа Монголын хоккей холбоо амралтын өдрүүдэд Монголын хоккейн дээд лигийн тэмцээний амжилттай зохион байгуулалт дуусгалаа. За Монголын хоккей холбооны 2025-аас 2026 оны дээд лигийн тэмцээн 25 оны 10 дугаар сарын 23-наас эхлээд 3 дугаар сарын 22-нд нийт 5 сар гаруйн хугацаанд 4 тойрог болон шгшээ тоглолт явж дөнгөө гаргаж аваргын алтан медалийн төлөө Эрдэнэ төвлөрийн хангад баг Стив Монстер багууд тоглож 7-4 харьцаагаар Стив Монстер баг хожиж аваргын алтан медалийг хүртсэн бол мөнгөн медалийн хангад баг за хүрэл медалийн төлөө Дархан аймгийн Дархан баг болон Шарын гол багууд тоглож Шарын гол баг хожиж хүрэл медаль хүртсэн юм а. Шилдэг товтлогчоор хангад багийн эдрийн гэрэлт хаалгачаар Стив Монстер багийн баяр сайхны мөнгө болж шилдэг хамгаалагчаар Стив Монстер багийн нэмд аваа шилдэг тэгш тоглогчоор хангадын Баатархүү Цэрэн Балжир Очируу таксны нэрмжийн шагналаар Шарын гол багийн тамирчин Мишиг сүрэнгийн золбоо тодорлоо. Өв соёл үнд зүйлээ түгээн дэлгэрүүлэгч 23 жилийн түүхтэй ТВ-с телевизийн хамт олон өнөөдөр хил хамгаалах ерөнхий газрын харьяа хилийн цэргийн ТV 208 дугаар тусгай салбар хилчин спорт хороотой хамтран ажиллах сан жижиг байгууллаа. Өв соёл үнд зүйлээ түчээлсэн 23 жилийн түүхтэй ТВ-с телевизийн хамт олон 2026 оны 3 дугаар сарын 23-ны өдөр хил хамгаалах ерөнхий газрын харьяа хилийн цэргийн ТV 208 дугаар тусгай салбар хилчин спорт хороотой хамтран ажиллах сан жижиг байгууллаа. Ингэснээр ТВ-с телевиз хилчин спорт хороотой хамтран илүү өргөн хүрээнд спорт олимпизмыг сурталчлахаар боллоо. За хилэн цэргийн ТV 208 дугаар тусгай салбар хилчин спортоор үүсгэн байгуулагдаад 80 жилийн яг өнгөрөөж байна. За энэ жил бас түүх 80 жилийн одоо тохиох түүх өдөр бас энэ жил давтагдж байгаа. Тэгээ энэ ажлын өрөөнд бас ТВ-с телевизийн одоо хамт олонтойгоо хамтарч хил хамгаалах байгууллага хилчин спорт хорооныхоо тамирчдын алдаргыг мөнхжүүлэх, олон нийтэд хүргээх сурталчлах, үүгээр дамжуулан үндэсний өв соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор энэхүү одоо хамтран ажиллах санамжийн гол зорилгоор оршиж байгаа. Цааш ТВ-с телевизийн хамт олонтойгоо хамтран энэ тамирчдын одоо цааш одоо үзүүлж байгаа амжилтыг олон нийтэд төвдлөхийд одоо түгээн дэлгэрүүлэх чиглэлээр санаачлахад хоёр байгууллага хамтран ажиллана гэдэг бас гүн итгэлтэй байна.
Хэвлэл мэдээл төр хувийн хэвшил хамтран ажилласнаар үзэгч олонд илүү үнэн бодит мэдээллийг төрүүн шуурга хүргэх үе таалган нэгдэгэ. Энэ онд 80 жилийн ойтойгоо золгож байгаа элчин спорт хорооноос эрүүл Монгол хүн хөдөлгөөнд суурилсан нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, эрүүл Монгол хүнийг бий болгох олон ажлуудыг шат тараатай хийж хэрэгжүүлж байна. Мөн эх орныхоо сүр сүлд сүлд баг нь болсон шилдэг тамирчдыг бэлтгэж байгаа юм а. Хүснээр дарамт Zero Marathon